Сайн байцгаана уу? Сүүжигний заас хүргэж байгаа Хятад хэлний анхан шатны хичээлийн маань за 5 дахь номны маань 5 дугаар хичээлийн эхний хэсэг ороход бэлэн болоод байна. За та бүхэн маань эхний 4 хичээлээ үзсэн байгаа хаа гэж найдаж байна тий. За комент хэсэг та нар яг эхний 4 хичээлийг үзээд яг юу гэж хэлж сурсан бэ? Хичээлүүд нь ойлгомжтой байсан уу? За эхний 4 хичээлийг үзсэн сэтгэлээ хуваалцаарай. За яг одоо сэтгэлээ хуваалцаарай. За тэгээд багш нь одоо болохоор энэ дэлгэцэн дээр эхний 4 хичээлээр үзсэн ханднуудыг харуулж байна. За эхний 1 2 дугаар хичээлээр бид нар болохоор 25 хандс утсан байна тий. За энэ дараах 25 хандсыг үзсэн байна. Та бүхэн маань ханднуудаа таньж байгаа хаа гэж багш нь бодож байна. Танихгүй бол юу гэдэг вэ? Танихгүй бол за тэгээд хичээл эргэж хараад эргэж үзээд сайн тогтоож аваарай. Тогтоож авах нь хамгийн чухал тий. За мартсан онсоо дахиад хийлээрэй. Шилдэг. За 3 дугаар хичээлээр бид нар 22 ханд үзсэн. 25 дээр 22-ыг нэхэр эхний 3 хичээлээр 47 ханд үзсэн байгаа юм байна. За энэ 22 хандыг таньж байгаа хаа? Танихгүй бол за танихгүй байгаа хандаа сайн тэмдрээ зөвхөж хараад энэ ханд ямар утгатай лээ гэдгээ сайн хараад чийжлээд тогтоож аваарай. За бидний өмнө үзсэн 4 дахь хичээлээр за 4 дугаар хичээлээр бид нар 30 ханд утсан байна. Энэ 30 хандыг за эхний 1 2 3 дугаар хичээлээр 47 ханд утсан, 4 дугаар хичээлээр 30 ханд утсан. За нийлээд 77. Эхний 4 хичээлийг үзсэн сурагчид маань 77 хандыг амжилттай үзэж, за тэр ханзаараа ярьж бичиж сурсан байна. За 77 хандс гэдэг бол бас юу ч мэдгүй хүний хувьд бол бас 77 ханзаар ярина гэдэг бол бас хятад хэллээр ярьдаг үнтэй таарад нэгэн бас нэг хэдэн юм ярьж хараагаад за энэ хугацаанд бид нэр 77 хандыг утсан байна. За тэгвэл энэ 77 ханзаар бас харилцан ярианд оруулаад ярьж сурсан байгаа тий. За бүгдээрээ юу гэж ярьж сурснаа харцгаая. За мэдээж хүний за энэ хуудсан дээр болохоор нэрээ хэлж сурсан, танилцсандаа баяртай байна гэж хэлж сурсан. За аль улсын иргэн гэдгээ хэлж сурсан. За бас аль улсын иргэн чи аль улсын иргэн бэ гэж асууж сурсан. За бүгдээрээ уншаад татцгаая. Ни хао, 我叫李文。你好，我叫白佳悦，很高兴认识你。认识你，我也很高兴。我是中国人，我是法国人，我的中文老师也是中国人。За тэгвэл энэ хуудсан дээр бүгдээр юу гэж хэлсэн бэ? За байна уу? Ихчээ. За завгүй ажил нь завгүй байсаар л байна уу тийм ээ? Үнэхээр завгүй байна. За завгүй байна гэж хэлж сурсан байна тий. Ажиллаа завгүй байна гэж сурсан байна. За бас санаж байна гэж хэлж сурсан байна. За бүгдээр уншъя. 喂，一菲，姐姐，你工作还忙吗？对，还很忙。你也很忙吗？我不太忙，我们很想你。我也想你们. За харилцааныхаа агуулгыг санаж байгаа хаа гэж бодож байна. За үргэлжлүүлээд за энэ хэн бэ гэж асууж урсан тий. Энэ хэн бэ? Энэ бол миний найз охин. За аль улсын хүн бэ? За тэр бас Тайланд хүн. За завгүй байна уу? Үнэхээр завгүй байна. Хэдэн ширхэг хэдэн гэж за тооллого ерөнхийдөө юу гэж хэлхийг сурсан. За хэдэн сурагчтай бай? Хэдэн оюутантай бай гэж хэлж сурсан байна тий. За уншицгаая. 这是谁？这是我女朋友。你女朋友是哪国人？她也是泰国人。一菲忙吗？她很忙。
他有多少个学生？他有20个学生. За дараагийн хичээлээр дараагийн энэ хуудсан дээр бид нэр за надад манай гэр бүл хэдэн гишүүнтэй юм те. За энд гарч байна. Танай гэр бүл хэдэн гишүүнтэй? Манай гэр бүл хэдэн ам бүлтэй? Гэрт маань аав, ээж, ах, эгч, дүү гэж байдаг. За энэ дээр бас надад 2 ах байгаа, 2 ах эгч байгаа. Эсвэл надад дүү байхгүй ч юм уу. Иймэрхүү байдлаар хэлж сурсан те. 我有2个哥哥，你呢？我没有哥哥。你家有几口人？我家有4口人，爸爸妈妈、妹妹和我. За энэ харилцан яриан дээр бүгдээрээ насны талаар хэлж сурсан тийм. Хэдэн хүүхэдтэй вэ? Нэг хүү, нэг охинтой. Хэдэн настай вэ? За хүнийг хүүхдээс болон том хүн насанд хүрсэн хүнээс хэдэн настай вэ гэдгийг асууж сурсан байна. 这是您儿子吗？是的，我有2个孩子，一个儿子，一个女儿。您儿子几岁？他今年5岁。您女儿多大？她今年12. За ингээд бүгдээрээ эхний 4 хичээлээр 77 хандсыг уншиж бичиж за энэ хандсныхаа хүрээнд харилцан ярианд орж сурсан байна. За тэгээ багш нь харилцан яриагаа хамгийн гол нь сайн чийж ийж тогтоож энэ харилцан яриагаа ярианд ашиглаарай гэж хэлдэг тийм үү. За дан ганц ганц чийжлээд бид нар хол явахгүй. Хамгийн гол нь харилцан яриагаар ярианд оролцдог гэж хэлдэг. За энэ дээр бүгдээрээ ярианы дуудлага зөвшөөрлөх дасгал хийцгээе. За багшаагаа дагаад уншаарай. 皮包皮包布皮布皮爆破爆破排比排比带头带头地图地图徒弟徒弟独特独特凯歌凯歌考古考古高考高考功课功课支持支持住处住处处置处置照常照常论文论文人民人民肉汤肉汤漏鱼漏鱼. За сайн байна. За энэ дээр багш нь нэг зүйл зааж өгье. За энэ дээр за бүгдээрээ эхний жишээн дээр харъя. Пяо гэдэг ханз энэ тийм үү? Дуудлага байна. За энд бас дахиад пяо байна тийм үү? Гэхдээ пи гэсний араас энд нэг юм тусал. За тусгаарлах тэмдэг байна тийм үү? Хашилт шиг нэг тусал тусгаарлах тэмдэг байна. За энийг болохоор энэ хоорондын үеийг тусгаарлаж ин гэсэн үг. За энийг тэгэхээр пяо гэж уншихгүй пи аав гэж уншина гэсэн үг. За тэгэхээр дуудлага нь өөр болчихж байна гэдэг маань ханз нь өөр болчихж байна, утга нь өөр болчихж байна гэсэн үг. За энийг андуураад пяо гэж уншихгүй гэсэн үг. Энийг энэ тэмдэгтэй ах юм бол яг тассан хэсгээр нь тасалж уншина. Би аав. За дараагийн шаарь. Жие гэдэг ханз юм тий. За тэгсэн чинь энэ хоёр хишиг авиг дунд нь тусгаарласан байна. За тусгаарлахгүй болохоор энэ ялцчгүй жие болчихж байна тийм үү? Тусгаарлаж өгснөөрөө өөр хоёр ханз болж байна. За тэгээд энэ нэг ханз яж байгаа тусгаарснараа хоёр ханз болчих байгаа гэсэн. Хоёр ханз болоод утга нь өөрчлөгдсөн. За харъя. Жие жиö жиö гэж унших нь. Жиö. За фанан гэж уншина. Энийг фанан гэж уншина. За энд тусгаарлах тэмдэг орж ирснээрээ фанан гэж унших нь. За дараа нь сиан за энэ жиang
激昂,反感, 反感, 方案, 方案. За ийм ялгаад байх нь шүү. Энэ бол маш чухал. Яагаад гэвэл бүл бүтээний хандлагын утга нь өөрчлөгдчихэж шүү дээ. За утга нь өөрчлөгдөн гэхээс илүү хоёр өөр хандсыг хольж унших магадлалтай гэсэн. Энэ угаасаа хоёр өөр хандс, харин бид нар тусгаарлах тэмдгийг мэдхгүйгээр уншсанаас буруу уншиж байна гэсэн. Өөр нэг хандсыг өөр хандстай андуурна гэсэн үг. За ингээд өнөөдрийнхөө хичээлийн 5 дахь хичээлийн маань эхний текст рүү орцгоё. Эхний текст. За өнөөдрийн хичээлээр бид нар өдөр гариг өдрийг хэлж сурна. За тэдэн сарын өнөөдөр бол 8 сарын 12-ны өдөр гэж хэлж сурах нэ. Сар өдөр хэлж сурах нь. За өнөөдөр гэдэг хандсыг 今天гэж хэлдэг байна. 今天. За энд хандсны маань зурлагын дараалал харагдаж байна. За та хэд маань зурлагын дарааллаа бичээд аваарай. За дараа чинь how. За how гэдэг маань тэддгээр өдөр гэсэн. За өдөр гэж хэлэхэд ашиглагдана гэсэн. За бид нэр 1-ээс 10 хүртэл тоогоо үтсэн. За тэгээд 10-аас цаашаа бид нэр хоёр хандснуудаа 10 дахь тоогоо угсраад хэлэх боломжтой гэж үзнэ тийм. Тэгэхээр бид нэр 1-ээс 30 буюу сард 30 хоног гэдэг тийм үү. 30 өдрөө хэлж чадна. За тэгээд өдөр гэснийхаа дараа энэ how гэсэн хандс ордог гэсэн. За жишээлх юм бол өнөөдөр багш 8 сарын 12-ны өдөр бичлэгээ хийж байна. За 12-ны өдөр гэж хэлэхэд how гэж ордог гэсэн. 12 гэж 12-ыг хэлсэн тийм үү. 12 how гэх юм бол 12-ны өдөр гэсэн утгатай болно. За энийг одоо дэлгэрүүлээд багш нь жишээгээр тайлбарлаж өгнө. За сар гэдэг хандс маань энд байна. Юэ. За юэ гэдэг маань сар. За энэ маань өөрөө тэнгэрт байдаг нар сарны сарыг ч хэлчихсэн хэлдэг. За сар өдрийн сарыг ч гэсэн энэ сараар хэлдэг байна. Юэ гэдэг маань сар гэсэн утгатай. За дараагийн 4 дахь хандс. Ры. За ры гэдэг маань дахиад бас өдөр гэсэн утгатай. Өнөөдөр 18 сарын 12-ны өдөр гэх юм бол рийг бас ашиглана. За багш нь өдөр гэдэгтэр хоёр өдрийг гаргаж ирж байна тий. Хоёр өөр хандаар илэрхийлсэн. За энэ хоёр ямар ялгаатай мэй гэхлээр ерөнхийдөө энэ хоёрыг хоёуланг нь маш түгээмэл ашигладаг. За тэгээ яг нарийн ялгаа гэх юм бол ры гэх юм бол албан хэллэгт ашиглагддаг илүү өрөөнөөр. За гэрээ хэлэлцээр таасан албаны бичиг баримтан дээр рийг ашигладаг бол энэ how гэдэг маань ярианд түлхүү ашиглагддаг гэсэн. Албан зүйл дээр ашиглагдах нь бага, ярианд түлхүү ашиглагдана. Утгын хувьд яг ижил. За хэрэглээний хувьд бяцхан ялгаатай юм тийм үү? За бүгдээрээ 1-ээс 12 сар хүртэл яаж хэлэх юм бэ харцгаая. За сая бид нэр юэ гэдэг сар гэсэн хандс үзсэн тийм үү? За 1-р сар гэх юм бол июэ, 2-р сар гэх юм бол арюэ, 3юэ, 4юэ. За 3-4 сар. За яг энэ мэтчлэн 12 сар хүртэл ингэж хэлэх юм. 5юэ, 6юэ, 7юэ, 8юэ, 9юэ, 10юэ, 11юэ, 12юэ. За тэгэхээр та нар 1-ээс 10 хүртэл тоогооч хийжилчихсэн бол 12 сар хэлэхэд 12 сарыг хэлэхэд маш амархан байна. Ерөөсөө л 1-ээс 12 гэдэг 12 хүртэл тоогоо хэлнэ. Тооныхаа ардал юу гэсэн хандс гэсэн тоогоо хандс гэсэн юу сар гэсэн хандаа хэлж байна гэсэн. 1月、2月、3月、4月、5月、6月、7月、8月、9月、10月、11月、12月. За энэ мэтлэн хэлнэ. За тэгвэл сар гэж хэл сурлаа. Өдөр гэдэг хандаа бас үзлээ. Тэгвэл тэдэн сарын тэдний өдөр 8 сарын 12-ны өдөр хэлж сурахаар бол чадхаар болчлаа тийм үү бүгдээрээ. За 5 сарын 3-ны өдөр гэх юм бол 5月3号. 5月3号. За 6 сарын 1 гэх юм бол 6月1号. За багш нь хэлсэнчлэн 6月1日гэж үтсэн тий. Албан ярианд илүү хэрэглэгдэн. За энэ дээр have-ийн оронд яг адилхан энэний оронд ашиглаж болно. Утгын хувьд яг адилхан. Зөвхөн энэнд ярианд түлхүү хэрэглэгдэн. Рэ гэдэг нь албан бичигт түлхүү хэрэглэгдэн гэсэн үг.
5月3号、6月1号. За 7 сарын 28-ны өдөр гэх юм бол 7月28号. 7月гэдэг нь 7 сар. 28 гэдэг нь 28-ын тоо тий. Хаа гэж нэмсээрээ 28-ны өдөр болчих жоо гэсэн. За бид нар болохоор монгол хэлний 7 сарын 28 гэдэг тийм үү. За тэгээд өдөр гэсэн 7 сарын 28-ны өдөр гэж бид нэр байнга хэлдэг тийм үү. За яг ингэж бодоод хаа гэдгийг орхих тохиолдол байдаг. За тэгэхээр хаа гэдгээ заавал хэлснэ. 7月28号. 3月26号. За хятад хэлэнд бол өдөр гэдгээ заавал хэлдэг байна. 3月26号. 12月31号. 12 сарын 31. За тэгвэл бид нэр сараа өдөртөөгөө хэлээд сурчлаа. За тэгвэл өнөөдөр бол гэж хэлээ те. Өнөөдөр гэдэг ханзыг бид нэр өнөөдрийн хичээлийн хамгийн ихний ханзаар үзсэн те. За 今天гэдэг маань өнөөдөр гэсэн үг. ханз. 今天是өнөөдөр бол 8月18号. өнөөдөр бол 8 сарын 18-ны өдөр. Өнөөдөр бол 8 сарын 18-ны өдөр. За 8 сарын 18 бол багшийн төрс өдөр шүү. Тэрээ та нар энэ бичлэгийг үзсэн бол надад энэ өдөр төрс өдөр минь тэргээрээ. За дараа нь 今天12月1号гэх юм бол өнөөдөр 12 сарын 1-ний өдөр. 今天12月1号. За энэ дээр багш нь дээдлэлт нь ши оруулсан байна, доотлолт нь шиг оруулсан байна. Аль нь ч болно гэсэн. 今天是8月18号. 今天12月1号. За. За үргэлжлүүлээд за тэгвэл бид нар өнөөдөр бол 8 сарын 12-ны өдөр гэж хэлээ сурчлаа тийм үү. За тэгвэл хэдэн сарын хэдэн бэ гэдгээ бид нар асууж чаднаа гэсэн. За өнөөдөр гэдэг маань хэвээрээ 今天. За хэдэн сар гэх юм бол 几月. Бид нэр 几 гэдэг ханзыг үзсэн тийм үү. 几гэдэг маань хэд хичнээн. 10-аас доош тооны тоог асуухад ашигладаг хэд хичнээн гэсэн ханз маань 几. За тэгээд 几月гэхээр 12. 10. Яа за 几月гэх юм бол хэдэн сар гэсэн утгатай асуулт болчих чинь гэсэн. 几号гэх юм бол хэдний өдөр. Хэдэн сарын хэдэн бэ гэхээр 几月几号. Хэдэн сарын хэдний өдөр гэсэн асуулт маань ийм бүтээсэн гэсэн. За өнөөдөр гэж нэмэх юм бол 今天几月几号. Өнөөдөр хэдэн сарын хэдэн бэ гэж асуумал ингэж асуух нэ. За ингээд багшийнхаа ярьсаныг ойлгосон баха гэж найдаж байна. За өнөөдөр хэдэн сар вэ гэж асуух юм бол 今天几月. Өнөөдөр хэдний өдөр вэ гэх юм бол 今天几号гэж тус нь бас асууж болно. За өнөөдөр та нар яг энэ хичээлийг хэдний өдөр бичиж чинь. За өнөөдрөөс эхлээд бүгдээрээ он сараа тавиад яваарай. 今天几月几号. За өнөөдөр бол 今天是8月12号. За та нарыг үзэхэд энэ гариг энэ сарын хэдэн болж байна. Та нар өөрсдөө дэвтэртээ бичээрэй. За сар өдрөө хэлээ сурчлаа. За тэгвэл 7 хоногийн хэл сурыг тий. 7 хоногийн даваа, лаваг, мигмар, бүрүү, баасан, бям, ням гэсэн гаригуд байна. За тэгвэл энэ гариг гэдэг нь ерөнхийдөө синчи гэж хэлдэг гэсэн. Синчи гэх юм бол бүтэн 7 хоног гэсэн утгатай. 7 хоног гэсэн утгатай. За энэ хандсны дараалал нь зургийн дараалал гарч ирж байна. Та нар зургийн дараалалаа бичээд авчих. За хятад хэлний даваа нэгээс нэг өдрөөс бүтэн сая өдөр хүртэл хэллэг нь маш амархан. За яг бид нар сая үзсэн тийм нэгээс 12 сар хүртэл хэлэхэд амархан байсантай адилхан. За гаригийг хэлэхэд амархан байдаг хэмнэ. За даваа, лаваг, мигмар, бүрүү, баасан, бям, ням гэсэн тус бүсийн бүрийн нэршил ерөнхийдөө байхгүй. За ерөнхийдөө шүү. Төгсгөлд нь бас нэг өөр юм гарч ирнэ. За нэгд өдөр гэх юм бол синчи 7 хоног гэсэн ханзан дээрээ и буюу 1 гэсэн ханзаа нэмж чинь. Тэгэхээр нэгд өдөр болчих гэсэн. Синчи и, синчи ар гэх юм бол за мягмар гариг 2 дахь өдөр. Синчи 3 3 дахь өдөр, синчи 4 4 дахь өдөр, синчи 5 5 дахь өдөр, синчи 6 за хагасны өдөр, синчи 日 синчи 天. За энэ дэр синчи чи гэж хэлэх байна тийм. 7-гийн тог хятадаар чи гэж хэлдэг. За синчи чи гэж хэлдэггүй. 7 хоногийн гаригаас нэршил нь 1-ээс
нэгд өдрөөс хагас өдөр хүртэл ерөөсөө синчи 1, синчи 2, синчи 3, синчи 4, синчи 5, синчи 6, синчи 7 ингээ синчи 6 гэд хэлцдэг. За тэгээд бүтэн сая өдрийг зөвхөн ганцхан бүтэн сая өдрийг өөрөөр хэлдэг. Энийг хоёр өөр янзаар хэлдэг. Синчи ры гэж хэлдэг, синчи тэн гэж хэлдэг. Яа. Нөгөө ханз маань энд орчих. За синчи тэн гэдэг маань за бүтэн сая өдрийг бас хоёр өөр янзаар хэлдэг. Синчи тэн гэж хэлдэг, синчи ры гэж хэлдэг. За энэ хоёр маань бас бага зэргийн ялгаатай. Утгын хувьд бол яг адилхан. За хэрэглэн дээр албан ярианд бол синчи ры ашиглах нь хэлбэг. Синчи тэн гэдэг маань ярианд бас илүүтэй ашиглагддаг гэсэн үг. Ердөө л юм жоохон ялгаатай. Гэтэ яг адилхан утгатай гэсэн үг. За синчи гэдэг дээрээ тэн, жинтэн гэдгийн тэн гэдэг ханзыг нэмж чинь тэ. Тэгэхээр бүтэн сая өдөр гэж хэлдэг байна. За манайхаа синчи чи гэж юусоо хэлэхгүй шүү. Синчи тэн юм уу? Синчи рэ гэж хэлэх нэ. За ийм ялгаад тахнэ. За тэгвэл бүгдээрээ иш харцгаая. За энэ үйлбэр уншия. 今天9月8号. Өнөөдөр 9 сарын 8-ны өдөр гэд хэлээ сурсан байна бид нар. За өнөөдөр бол он нэмэгдэж байна те. 今天是20. За тгийн тог хараа 0 гэсэн дуудахтай. За ханзан нь бол багш нь өнөөдөр үзэхгүй. За ерөнхийдөө тгийн тог 0 гэж уншдаг юм байна гэж та нар ойлгож. 今天是2025年. Оныг хэлэхдээ нэг нэгээр нь салгаж хэлдэг. Ерөөсөө л нэг нэгээр нь салгаж хэлдэг. Өөр янзаар уншдаг бай гэсэн. 2025年. За нyan гэж бид нар үтсэнтэй. 今年гэж үтсэн. За нyan гэдэг ханзаа бид нар өмнө үтсэн ба. 5月22号буюу өнөөдөр бол 2025 оны 5 сарын 22-ны өдөр. За хятад хэл монгол хэлтэй адилхан аливаа зүйлийг томоос нь бага руу хэлдэг гэсэн үг. Жилээ хэллээ, сараа хэллээ, өдрөө хэлж байна. За энэ дээр үзэг анзааруулсан. За энэ ихний хэсэг нь орчих. 2024年8月18号星期天. За 2024 оны 8 сарын 18 бол бүтэн сая өдрөө гэж тийм. За за ингэж хэлнэ он сар өдрийг. За энийг жинтэн гэж болгож байна. За өнөөдөр бол 2026 оны 8 сарын 12-ны өдөр гэж хэлье бүгдээрээ. 今天是2026年8月12号星期4. За өнөөдөр 3 дахь өдөр. 星期3. За ингэж хэлэх нэ. За өнөөдрийн сүүлийн ханз шүүси. За шүүси гэдэг маань үйл үг байгаа. Амрах гэсэн утгатай үйл үг байна. За хоёр ханзаас бүрдсэн шүү гэдэг нэгдүгээр үг, си гэдэг маань хөнгөөхтэй. Шүүси гэж унших нэ. Амрах. За амрах гэсэн утга маань ажил хийсний дараа амрах, амс хийх гэсэн утгатай. За шүүсийг өгүүлбэрт яаж оруулах вэ? Үйл эзний дараа үлэг ордог тийм үү? За энэ цаг хугацаа заасан үг маань хамгийн ихэндээ орж болно. За бас үйл эзний дараа орж болно. За энэ дээр хамгийн ихэнд орсон байна тийм. 今天我休息. 今天我休息. Өнөөдөр би амарна. 今天我休息. Үйл эзний дараа үйл үг орж ийн. 休息гэдэг маань үйл үг гэсэн тийм. 今天你休息吗? 今天你休息吗? Өнөөдөр чи амарх уу? Асуулт болгож байна тийм. 爸爸休息吗? За аав амарч гин үү? Аав амарх уу? Аав амарч гин үү гэсэн асуулт. За энэ маягаар шүүсийг ашиглана. За өнөөдрийн харилцан яриа. Бүгдээрээ уншицгаая. 今天几号? 今天9月8号. 星期几? 星期日. 今天我休息. За эхнээс нь утга нь харъя. За 今天几号гэхээр өнөөдөр хэдний өдөр вэ гэж асууж байна. 几号гэх юм бол хэдэнний өдөр. 今天өнөөдөр бол 9 сарын 8-ны өдөр.
За шинчижи гэж асуухлаар ямар гариг вэ гэж асуух юм бол шинчижи гэж асуудаг гэсэн. Шинчижи гэх юм бол ямар гариг вэ гэсэн. За тэгээд жигийн оронд ямар гаригаа хэлдэг гэсэн үг. Шинчи и, шинчи а, шинчи сан, шинчи с, шинчи у, шинчи лю, эсвэл шинчи р гэж хариулдаг гэсэн. За энэ дээр шинчи р гэж хэлсэн байна те. Шинчи р гэдэг маань бүтэн цаг өдрөг л да. Жинтян ва шүүси. Өнөөдөр би амарч байна. Жинтян ва шүүси. За ингээд өнөөдрийн хичээлээр 8 хандсыг үзлээ. Өнөөдрийн хичээлээр 12 сарыг яаж хэлэх юм? За өдөр хоногоо яаж хэлэх юм? Өдөр сараа яаж хэлэх юм? Яаж асуух юм? Гариг өдрөө бас яаж хэлэх юм? Яаж асуух юм гэдгийг бүгдийг сайхан үзлээ. За тэгээ гэрийн даалгавар ойлгомжтой багш нь хичээл болгон дээр даалгавар адилхан өгдөгтэй. Ханзаа чэйжлэн, ханзаа чэйжлэхдээ бүрэн чэйжлэн. За тэгээд харилцан яриагаа бүгдийг сайхан уншаад, зөв дуудлагаар нь уншаад чэйжлэх хэрэгтэй. За тэгээд алдаг группт ороход нээлттэй шүү. Алдаг группт орсноор даалгавраар шалгуулах. За тэгээд бие биенээсээ суралцах гэдэг юу н олон талын ач холбогдолтой. За өнөөдрийн хичээл суусан баярлалаа. See you, 同学们再见。